За сэмэцгэн. За би саяхан 6 сарын ихээр 2 Малайз найзтайгаа хамт өмнө говь дунд говь руу аялж үзсэн. Нөгөө сүрхий влого бичээд явна гэсэн хүн чинь бүр ядралтаасаа болоод машиндаа нам унтаад нэг сарсан чинь дунд говь аймгийн Мандал говь гэдэг суманд сэрсэн. Саатын Мандал говь. Хоёр найз болохоор нэг нь Улаанбаатарт амьдардаг. Тэгээ нөгөөх нь болохоор эмэгтэй дүүн дөнгөж Улаанбаатарт ирээд анх удаага монголоор аялах гээд ингээд бит гурав шууд замдаа гарсан. Би ажих дугаасаа машин барьж чадахгүй. Тэгээд нөгөө Монголд анх удаага ирж байгаа найз маань ерөнхийдөө л их замд map харцаад машин барь явсан. What did you say? 92 байгааю. 92. 92 байгааю. Yeah. Camels. They must be able to see this whole view from this town. Hello. Gear shop. За ингээд өглөө гараад өдөөс хойштоо өмнө говь аймгийн 70 задгатад ирсэн бид гурав. These kind of condos are nice. Оо ямар гоё юм бэ. Окей, 70 задгатад ирсэн байна. Энэ ер нь бол энэ хав ер нь төвөн юм шиг байна. Гандэрс гэж төвийг хайж байна. Тэрэн дотор дээл зарж байгаа гэсэн. Тэгээ одоо дээл авах гэж байж байна. Сая юм захаасан юм дээл авсан улаан өнгөтэй. Бас дуран мургаах болохоор ер нь дээл хэрэг болох гэж бодсон. How do people get like dressed themselves? You can do it. It's so cute with this little. За тэгээд орой харанхуй болохоос өмнө бид хэд 70 цагаас цаашаа resort руугаа очих хэрэгтэй байсан болохоор хоол идэхгүйгээр шууд гарсан. Тэгээ resort руугаа очихдоо бөөм паян буруу шорон замаар ороод тэгээ бүр бүхэл бүтэн нэг уулын наагур нь төрүүлээд орох хэвээр мэн дээр уулыгаа тойроод орсон. Тэгээд манай нөгөө хоёрын чинь нэгэн сандраад тосламжлууд юм аа тэгээд. Тэгээ угаасаа хөдөө явахаар чинь нөгөө олон салаа замаа дагаж чигээр явсаар байгаа л угаасаа нэг зам руугаа ингээд нийлээд орцдог болохоор зүгээрээ хідүүлээ одоо ингээд явнаа гэд. Тэгээ бөө юм болж явсан амир нийттэй. Good luck. Oh. Okay. Nice. Yay! Okay. Okay, we can do it. Oh my god. I'll keep going up. Yeah. Okay. All right. Slight stress. Oh yeah, cars. Oh okay, we're there. Oh yeah. From the back. Make it from the bottom to the down. All right, bitch. Oh yes. Small heart attack, man. Энэ тэрээр зөгдсөн юм биш үү? Тийм cat. How was it? Oh yes. We're here. Like heart attack. Yeah. Roller coaster. We are so brave. You are very brave. You said go. Yeah. It's just Mongol road. Зя гэр камптай ирлээ. Oh. Nice.
Баярлалаа. Yes, there is. Are you tired? Yeah. No, lazy. Амралтын газрын нойл нь бүр ийм гоё. Цэвэрхэн. Тийшээ ингэж сүрсүртэй. Үнэн л аим гоё цэвэрхэн гоё газар юм уу? За тэгээ хоолоо идээд усанд орчоод зохиулсан үхэр шиг бүр нам унтсан агаарт тэгээд одоо шууд өглөөний хоолыг идэх чинь. Хоолоо идэж дурчаад одоо усанд орох чинь тэгээд энтхийн ер нь бол 0 сүрсүр ресторанд 8 гоё цэвэрхэн юм байна. Тэгээ манай Beauty Japan-аас надаа ийм аялалд хэрэглэх нэг удаагийн шампунь, кондишнер, нарны тос, мист, маскнуудаас өгсөн. Тэгээд одоо шампунуудаас сонгож жагаад өсөө авгаанаа. Өнөөдөр бид нөө ёолын ам руу явчаад буцаж ирээд өдрөө олоо идчихэд тэгээ баян цаг руу явна гэсэн тийм төлөвлөгөөтэй байна. За тэгээд яа да. За тэгээд энд болохоор ёолын ам, баян цаг тэгээд хонгорын илс гэсэн газрууд руу явахдаа бид жолооч түрээслээд явсан. За бид ёолын амны наануудад энэ музейн дээр гарсан. Одоо ард музей үзэх чинь. Yes. Илгүүр гинэ хөө. So cute. Сэмэнэ. Сайшгүй ингээд гомсдоор болно. Салхигүй газар бүр гоё. Хажуудлаа. Сайн байна уу? Сайн явж байна. Өнгөнгөө байгаа юм. Гэл нүхтлээ. За тэгээд ёлын амны өөдөнд жоохон шопинг хийчээд тэгээд ёлын ам руугаа мороор юм уу алхаж явж болт юм лээ. Тэгээд бид гурав мороор явъя гэж ирсэн. Ёлын ам гэдэг газар ирлээ те. Ямар гоё сүрлэг юм бэ? Энэ даваа байна. Түрүүн бид хэд доороос нэг өргөлийн будаа гэж авсан. Тэгээд гоё хүслээ шивнээд будаага өргөлт юм гэлээ. За одоо ёлын амнаасаа буцаад resort-тоо ирчээд Баян цаг гэдэг газар руу 100 км явсан. Баян цаг. Тэсээ ингээ орох юм шүү. Таас баахан дэлгүүрт юм байна. Oh. Хөлдөг чинь.
Нэг найз маань өндрөөс айдаг болохоор төрүүлээ буцсан. Тэгээд би баян цагийг жоохон ингэж дээгүүр нь үзэж алхаж агаад тэгээд араас нь буусан. Ер нь амар сүрлэг, амар гоё хүчтэй газар илээ. Жигэритөө. Гоё санагдсан. Яасан бэ? Жиггүй өгчихсэн. Хөөе ширхсэн загсан. Тэгээд би 8 ширхсэн дээ өнөөдөр. Өндөртөө уран муугчстай рестораны хоол гаргаж ирсэн. Та ямар хоол гаргаж одоо? Би өндөртөө хуур гаргаж ийн, байцаатай хуур гаргана, нарийн махтай чимжүүтэй хуур гаргана. Юу гаргана? Цэвэн гаргана, уушуур гаргана. Дахиад плов гаргана. Дахиад пловыг бол яаж зүгээр. Плов. Тийм, бүр амар байж байгаа. Kwan, Идэл бай. you wanna try some horsor? Maybe only one. Okay. Яа, баян цагаа үзчихэд камп дээр буцаад ирлээ. Одоо л ихтэй ядарч байна. Тэгээд жоох мэж орой олон даарна да. Eat it. It's nice. Yeah. Yeah. Dwayne and Twin gave it to me. It's healthy. За тэгээд би л болсон хойно яаж адал явдалгүй явах уу? Манай 3 энэтхэг Герман, Шотланд 3 найз хажуудлын гэр кампэд ирсэн. Тэгээ хажууханд гэр кампэд амар гоё дуу хөгжим байгаадсан болохоор би чичүүд өөрсдөө гэрэл гарч байгаа дуу чимээ гарч байгаа зүг рүү шүн алхахаар шийдсэн. Тэгээ яг очсон ч хөгжмөн дуусаад тэгээ нэг хідэн солонгосч зүгээр уцаараа дуу сонсчихсан. Тэгээ би жид очиж жоохон танилцаж юм ярьж байгаа. Тэгэл буцаал камп руугаа буцаж унтсан да. I have to wake up early. You have to wake up early. Next step. Next step. Next step. Big step. Зя Хамбогд resort-то 2 хонцоод одоо би тэгэд хонгорын илс рүү явах гэж. Тэгээд эндээ машин үлдээчээд зам нь жоохон хэцүү болохоор нөгөө жолоочийнхоо машинтай явах гэж. Яа ингээд бөөн бэрзгэр замаар явж хонгорын илсний яг хойхон байдаг гэр камп дээр ирсэн. Эднийх болохоор яг ийм нөгөө камп ажиллаулдаг. Тэгээд тиймээ байдаг айл юм билэ. Говийн алдарт баянштай борттой цайгаа уучгаад одоо хонгорын илс рүүгээ тиймээ унаад явнаа. Wow. You look so scared. Smile. Hold it. Hold it. Oh wow. That was huge. Yeah, your one is the highest. Yes, sir. Is it your first time on the camel? Yes. Nice. Go on, why are you so quiet? Say something. Say your last words. Final words. Yeah. Wow. Bye. Bye. See you. See you in the next word. No, see you soon. 되게 자 It's kind of cool to watch people get on the on it. yeah. You saved his life by giving him that slap. Daniel, Have your leg fun. is front. Your feet is front. Yeah. Have fun. Yeah. And you can lean back a little bit.
Монгол хувц өмсөөд тэмээ унаад элсэн зүйлтэйгээр явсан чинь бүр амар гоё огшоод тэгээд нулимс зилэгнээсэн миний тэгээд бид гурав зураг авахуулаад тэр хавьтайгаа танилцчаад тэгээд буцаад кемп руугаа орой хоолоо идэхээр одоо алхаж байна. No, let's see. I don't know how much food is it, right? Орой хоолндоо говийн алдарт бууз идсэн. Тэгээд хоолоо идчихээд бөөндөө гоё амраад түүдэг гал түлээд бахан юм ярьж суусан. Яа тэгээд маш эрт унтсан. Ягаад гэх юм бол бид гурав маргааш нөгөө ресортоос машина авчаад тэгээд дараагийн ресорт руугаа явна. Тэр нь дунд говь аймагт байдаг. Тэгээд бид эртхэн унтаж амраад одоо замдаа гарнаа. Nighttime. Яа за тэгээд унтжгаад нэг сэрсэн чинь дунд говь аймагт ирсэн. Тэгээд говь каравансерай гэдэг бүр үнэхээр гоё амралтын газар байсан. Ресорт байсан. Үнэхээр гоё газар байна уу. Ресорттой буухад яг орой олны цаг болж исэн болохоор бит гурав шууд орой хоолндоо ороод тэгээд нөгөө уц муцны хамаг юмны цэнэг дууссан. Тэгээд одоо хоолоо идчихэд усанд ороод уцаа цэнэглээд ийм хөөрхөн болцсон мэт юм. Тэгэл угаасаа алтан говь пив угаал тэгэл яг энэ нар жаргахыг хараад ингээл суух нь ерөөсөө яг миний аяллаа хамгийн гоё мөчөөсөн. Тэгээ сайхан дуу сонсоод өөртөөгөө гоё ярилцаад гоё эрэг зүйлсийг бодоод үнэхээр гоё өдрөөсөн. Маргааш би тэд цагаан сувраг гээд бас л нэг амар гоё үзэсгэлэнтэй газар үзэхээр явцгаана. Тэгээл сайхан унтаж амарсан да. За энтхийн хоол нь бол үнэхээр гоё дандаа юм буфе хоолнууд гард юм билээ. Тэгээ хоолныхын сонголт нь бүр амар их. Ягаад гэх юм бол олон улсаас хүмүүс ирж байгаа болохоор маш гоё амттай, чанартай, амар олон төрлийн гоё хоолнуудтай. Тэгээ бас үйлчлэгээ нь бүр амар гоёсэн. Надад бол маш их таалагдсан. Нар жаргах үеэр цагаан сувраг руу явъя гэж ярьсан болохоор бид гурав ер нь бол өдөр халуун наранд ядраад явах гэж бодоод өрөөндөө зүгээр л тэгээд амархаар шийдсэн. Тэгээд нөгөө манай ресортоос цагаан сувраг нэг 20-30 минут машинаар явбал айгүй ойрхон байд юм билээ. Нулимс ойрхон болцсон мэлээ. Тэгэл яг энэ гоё байгалийн үзэсгэлэнг хараад тэгэл юу нулимс зэлгнээл бас сонирн болж илээ шүү. Okay. 10-15 minutes, then we come back up. Yeah.
За говийн аялал маань ерөөхдөө нэг иймэрхүү байлаа. Яг нүдээр харж байгаа гоё мэдрэмжүүдээ ингээд санснараа утсан дээрээ ингээд бичиж авч чадаагүй. Тэр маань жоохон сэтгэл дундуур байгаа ч гэсэн яг тэр мэдрэмжээ өөрөө мэдэрч байгаа маань надад амар гоё байгаа. Тэгээд чадхаараа л хүмүүстэй хуваалцахыг хүслээ. Ер нь би ингээд нөгөө төлөвлөхгүйгээр гинт ингээд ийш тийшээ явах, аялах одоо ер нь айгуу дуртай. Тэгээд ойртой гэх юм бол нэг тийм сонирхолтой байгаа. Би одоо нөгөө Playtime-ийн жил DJ-ийн хуваар оролцсон. Тэгээд бас артистаас гадна давхар ажиллаж нөгөө Японоос ирж байгаа артистуудтай гайд хийж орчуулга хийх учраас надад ер нь нэг жоохон сандрал айдас байсан. Тэгээд яг энэ говь руу явсан 4-5 хоног маань надад бүр амар гоё юм амралт болсон учраас би одоо хотод буцаж ирчээд яг Playtime-да бэлдээд хажуугаар нь бас давхар өөрийнхөө нөгөө нэг DJ-ийн карьерийг хөөгөөд бас давхар найзуудтайгаа нийлээд сонирхолтой бас шинэ ажлуудыг эхлүүлсэн явж байгаа. Тэгээд нэг иймэрхүү сонирхолтой байна. Тэгээд бас влог маань нөгөө өмнөхөө бодвол жоохон хугацаанд жоохон удаж ороод байгаа. Тэрэн дээр би бол угаасаа тийхнээсээ уучлалт гойж जैन. Гэхдээ одоо удахгүй гой влогууд араасаа бас орох гээд бэлдсэн хүлээгээд байж байгаа. Тэгээд ингээ агттай хамт влог хийн. Тэгээд угаасаа та бүгдийн хайртай бигнүүдтэй хамт бас зөндөө влогууд хийхээр бит хоёр ярилцсан байгаа. За тэгээд энэ хүртэл влогийг маань үзэн хүмүүстээ баярлалаа. Надаа ингээд нэг олон хүн үзэхдээ чухал биш, зүгээр ингээд яг гоё үзэж байгаа хүмүүстээ яг юм найзсаг мэдрэмж өгөөд тэгээд нэг юм өөрийнхөө ертөнцийн ингээд сонин садныг хуваалцах нь л надад айгүй гоё. Миний хувьд яг миний влогны хамгийн чухал зүйл нь гэж би боддог. Тэгээд тийм болохоор та хэд маань бас үзээд гоё сэтгэлдээ бичээрэй. За тэгээд удахгүй дараагийн влог оруулъя. Баярлалаа. Хайртай шүү. Баяртай.